Тэг шинэ гişүүдийг ингээд бас хөөрхөн өхөрдөд байгаа юм шиг даапалаад байгаа ч бити тэгэлтэй. Би бас зүгээр л байр суурь хэлэх гэсэн. Хоёрдугаарт гол асуудал юу гэхээр би энэ тогтоолын төслийг бол дэмжиж байгаа маа учраас дарга. Гол асуудал маш олон засгийн газар чиглэх тогтоолууд ингээд бидэд баталж өгöd байгаа. Хэрэгжилт яаж байгаа вэ гэдэг дээр жоохон санаа зовоод байгаа. Ер нь байнгын оруулгоноос ингээд ийм тогтоолууд өгöd байгаа. Орж ирэх нөгөө бүтээгдэхүүн. Жишээ нь энэ ногоон орчин хүч болон дархмал их усрыг дэмжих энэ чиглэлийн ингээд засгийн газрын тогтоолыг өглөөхөд хичнээн хууль одоо энийг дагаж орж ирэх ёстой вэ? Энийг одоо тооцож байгаа байгаа. Юу цаг хугацааны үед бас засгийн газрынхаа нөгөө потенциал те ажиллах тэр цаг хугацаа энэ тэрийг бодоод бас яг нэг цаг хугацаатай бас өгмөр байна. Тэгээ өгчөөд байдаг. Тэгээ нөгөө яг энийг дагаад магадгүй би даасан ямар хуулиуд орж ирэх юм, аль хуулиуд нэмэлт орж ирэх юм бас тийг ерөнхий хар зураг гараад энэний араас жоохон хөөцөлдөж явъя. Чухал асуудлыг нэг улсын хурлын тогтоол гаргаад бас хайж болохгүй гэдэг. Энэ бол бас магадгүй өргөн удам газар нутагта Монгол улсын бас яг одоо айтаа тухтай эрүүл орчинд амьдрах бас нэг шийдэл байхгүй. Одоо тархмал их усэр. Тэгэхээр энийг нэг одоо бас нэг баримжаалсан зүйл байна уу гэдэг зүйлийг бас инх цэцэг гишүүн бас хариулж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд яг зүгээр ногоон орон сууцны энэ стандарт. За энийг нөгөө бас яг ногоон барилга байгууламж гэж юу хэлэх вэ гэдэг зүйлийн стандарт энтрийг шинжлэх ажил барилгын яам дээр явж ирсэн. Энэ ажил юурыг ямар явцтай байгаа юм бол зүгээр байнгын орооны тогтоол боловч барилгын сайд бас энэ дээр зүгээр мэдээлэл өгч болох уу? Яг одоо ингээд ногоон орон сууцны зээл авъя гэхэд ямар орон сууцыг ногоон орон сууц гэж тооцож ийм шаардлагуудыг хангасан орон сууцуудыг ногоон орон сууц гэж тооцоод ипотекийн зээлд хамруулах ийм бодлогыннууд дээр нөгөө стандарт мэдээллийн сан бүрдүүлэх ажил юу хэр явцтай байгаа юм бас иргэд олон нийтэд мэдээлэл өгөөч гэж зөв хүсэж байгаа. Ягаад гэвэл бас нийслэлийн иргэдэд их чухал асуудлууд байгаад байгаа учраас би зөв асууж байгаамаа. За энэ тогтоол дээр тогтоолтой холбогдуулаад энэ хууль тогтоомж тогтоолуудын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг их хурл дээр байгуулнаа. Тэгээ одоо яг энэ сайн зураг гишүүний хэлж байгаа зөв тогтоол гараад хэрэгждэггүй. Тэр энэ засгийн газар чиглэл өгөх тогтоолыг за бям цогт дарга байна, засгийн газрын гишүүд байна. Тэгээ энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой шүү. Одоо өнөөдөр заавал хууль гаргахгүйгээр шийдэх асуудал энэ дотор багтсан. Нэг айл нарны автан суйрлуулад дүү эрчим хүчний сүлжээнд холбох гэж 10 гаруй шат дамжлага зарцуулдаг, 6 сар хүлээдэг ийм байж болохгүй шүү дээ. Тэр цахилгаан машинуудыг дэмжээ гэж байгаа мөртлөө тэр урдан цэнэгчээ дэмжихгүй байна. Ногоон дугаарыг ч олохгүй. Энэ яамдуудаар байгаа хүнд суртал бүр хитэрлээ гэдэг ийм л гомдол тавиад байдаг. Тийм учраас энэ тогтоол бол хэрэгжих ёстой. Энэ тогтоолын араас бол би өөрөө одоо хариуцлагатай нэхэж явна. Тэгээ инх цэцэг гишүүн бол өөрөө мэрэгжлийн хүн. Тэгээ мэрэгжлийн хүний дуу хоолойг сонсоод бид бол харин энэ тогтоолынх нь хэрэгжилтийн араас өөрсдөө одоо сайн шаардах хэрэгтэй. Тэгээ өөрөө энэ дээр шаардаж явна. Тэгээ инх цэцэг гишүүн та тогтоолынхоо талаар бас нэг мэдээлэл өгөөч. За инх цэцэг гишүүн. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр улсын хурлаас ногоон эрчим хүч тэр дундаа одоо тархмал их үүсвэрийг одоо дэмжих чиглэлийг бол засгийн газарт өгөх юм одоо тогтоолыг бол гаргаж байгаа. Тэгэхээр энэ тогтоолын хүрээнд 3 төрлийн одоо тархмал их үүсвэрийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. За нэгдүгээрт нь айл өрхийн тархмал их үүсвэр, за хоёрдугаарт нь аймаг сумдын тархмал их үүсвэр, за гуравдугаарт нь автомашиныг одоо сэнэглэх тархмал их үүсвэр. За тэгэхээр айл өрхийн одоо тархмал их үүсвэрийн хувьд та бүхэн мэдж байгаа сүүлийн үед одоо айлууд нарны панел батарей суйрлуулад, за халаагур суйрлуулад, яндангаа одоо буулгаж, агаарын бохирлыг бууруулахад одоо хувь нэмэр оруулж байгаа. За мөн одоо цэвэр аюулгүй орчинд амьдрах, за эрчим хүчээ хэмнэх гэд олон одоо үр дүнтэй ийм одоо ажлуудыг хийж байгаа. За гэхдээ энэ ажил маань одоо төдийлөн бас далаастай болж болохгүй байгаа л да. Яг тэгэхээр цөөхөн айлууд хэрэгжүүлж байгаа учраас нэг айлын хөрөнгө оруулалт өндөр байгаа. За мөн одоо шүлжээнд одоо энэ нарны системийг холбоход техникийн нөхцлөөс ахуулаад асар хүндрэлтэй байна. 6 сар болж аж холбож байна гэдээ олон асуудлууд байгаа. За тийм учраас цаашдаа бол одоо энэ төрлийн төслийг ядаж одоо жилдээ 10,000 айлыг энэ одоо нарны панел халаагур суйрлуулах төслийг хэрэгжүүлээ. Ингэсний үндсэн дээр бид нар агаарын бохирдлыг одоо дөрвтэй хэмжээгээр бууруулж чадах юм байна.
За дээрэс нь энэ олон айлууд илүүдэл цахилгаанаа одоо шүлжээрөө борлуулад орлого олох ийм одоо боломжийг бий болгоно. Эрүүл аюулгүй орчинд амьдрах бий боломжийг бий болгоно. За дээрэс нь 10,000 айлыг за дунджаар нэг айл 10 кВт гэж үзэхэд жилд бараг бүхэл бүтэн одоо дулааны цахилгаан станц дөрвийн нэг генератортай тэнцүү хэмжээний 100 мегаваттын ийм одоо шинэ их үүсвэрийг хэрэглэгч маань өөрөө одоо бий болгох ийм одоо боломжтой юм аа. Тийм учраас цаашдаа энэ одоо төслийг далайцтай хэмжээгээр хэрэгжүүлэх, зээрээс нь тэр одоо тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, ба санхүүгийн одоо тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх механизмыг хөгжүүлэх, за мөн одоо ногоон зээлд хамруулах гэх мэтлэнгээр энэ одоо ажлыг эрчимтэй хөгжүүлэх нь бид нар одоо эрчим хүчний хараат бус байдлыг бууруулах, за одоо хэрэглэгчийн цахилгаан хамжийг хоёр талын тэжээлтэй болгож найдваржуулах, за тэр одоо 220 вольт бол хүчлэн 140 болтлоо унчаад байгаа хүчлийг өсгөх гэх мэтлэнгээр маш олон одоо ийм үр дүнтэй ажил бий болох юм байна. За хоёрдугаарт нь аймаг сумдын одоо тархмал их үүсвэр. За та бүхэн мэдж байгаа маш олон аймагуд төвлөрсөн эрчим хүчний системаас хол байрладаг. Хит одоо урт цахилгаан дамжуулах түгээх шүлжээгээр тэжээгддэг энэ аймагуудын хувьд цахилгаан хангамж нь бол өнөөдөр найдвартай адил нь эрсдэлтэй байдалд байгаа. Саяхан өнгөрсөн 9 сард жишээ нь Эрдэнэ тэд станц дээр тасралт гарахад 8 аймгийн 108 аймаг тэгээ 143 сум цахилгаангүй болсон. Тэгээ энэ эрчим хүчний сайд байвал бас сонсох хэрэгтэй. За инх цэцэг гишүүн нэмэлт 1 минут. Хэрвээ энэ асуудал одоо үл тохиолдох юм бол энэ олон аймаг сумд хүлдэх эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ эрсдлийг хаах хамгийн чухал асуудал бол аймаг сумын төв дээр нарны панелаасаа өөрөө цэнэглэгддэг, өөрөө бие дааж ажиллах батарейн систем суйрлуулах. Саяхан замын үдэд одоо шугам тасархад тэнд байгаа нарны станц замын үдийг төр хугацаанд цахилгаанаар хангаад байж чадсан. Ийм одоо төслүүдийг хэрэгжүүлж бид нар аймаг сумдын цахилгаан хэмжээг найдваржуулах хэрэгтэй байна. Алдагдлыг багасгах хэрэгтэй байна. За 3 дугаар асуудал бол автомашиныг цэнэглэх одоо сэргээгдэх эрчим хүчний одоо их үүсвэрүүдийг одоо энэ гол замуудын дагуу байршуулах хэрэгтэй байна. Өнөөдөр бид нар түлшний хувьд бол хараат байдалтай байна. Энийг бууруулах гол асуудал бол ерөөсөө л цахилгаан машины хэрэглээ. Цахилгаан машины хэрэглээг хязгаарлаж байгаа нэг зүйл бол цэнэглэх байгууламж. Тэгэхээр бид нар цаашдаа бол цэнэглэх байгууламжийг энэ сэргээгдэх эрчим хүчний тархамал их үүсвэр дээр үндэслэж байгуулах хэрэгтэй байна гэсэн ийм чиглэлүүдийг л засгийн газарт өгж байгаа. Энэ дээр л хэрэгсэлт нь бол онцгой анхаарал. Тийм энэ засгийн газар чиглэл өгөх тогтоол батлагдсанаар 20 кВт хүртэл хүчин чадалтай нарны панел батарейн системийг суйрлуулбал техникийн нөхцөл шаардахгүй. За тэгээд түгээх сүлжээнд шууд холбоно. Хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг сүлжээнд нийлүүлж орлогыг нь авах боломжийг өрхүүдэд бүрдүүлж өгнө штэ. Тэгээ бямцох дарга ийм тогтоол гарчиж байгаа штэ. Тэгэхээр энэ хэрэгжих хэрэгтэй. Зарим одоо гишүүд байгаа энэ Бачуугар сайд хүртэлтэй нарны панел батарей тавьчаад төвийн дулаанд нийлүүлээд яваад байгаа байхгүй. Тэр чинь цахилгаанд сард төлдөг 2,500,000 төлдөг байсан. Тэр төлбөрчин байхгүй хямдраад ингээд өрх орлоготой болох нөхцөл бүрдэж байгаа юм байхгүй да. Ийм чухал ажлыг нэг цэцэг гишүүн санаачлаад явж байгааг бид одоо сайн дэмжих хэрэгтэй шүү. Тэг Сүхбаатарын Батамгалан сайд хариулах уу та? За Батамгалан сайд нэг нэмэлт мэдээлэл өгөөч сайн зөрөг гишүүний асуулт. За сайн зөрөг гишүүний асуултанд хариулъя. Барилгын тухай хуулинд хаврын чуулганаар одоо шинжилсэн найруулга өөрчлөлт оруулахаар өргөн барихаар яг одоо барилгын манай салбар яамн дээр ажлын хэсгүүд гарцсан ажиллаж байгаа. За энэ хуулийн дээр нэлээдгүй тодорхой бас өгнөө мэдээллүүд орноо гэж ингэж одоо бид нар бас бэлтгэлтэй ажиллаж байна. Ерөн зүгээр ногоон орон сууц, ногоон амны орон сууцсанд энэ ипотекийн зээлийн их үүсвэрийг бас хүү багтай, урьдчилгаа багтаагаар оруулах энэ чиглэлийн асуудлуудыг бол нэлээдгүй бас судалж оруулж байна. За барилгын тухай хууль бол 2016 оноос хойш шинжилсэн найруулга ерөөс ороогүй явж байгаа юм билээ. Тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй энэ барилгын хуулийг бас одоо хаврын чуулганаар өргөн барьж оруулнаа гэсэн ийм одоо бодолтой байгаа. Сайн зөрөг гишүүн тодруулна. За маш чухал асуудлууд явж байна. Тэгээд бас манай нийслэлчүүд хараа сууж байгаах. Тэгээ энэний нөгөө зохион байгуулалтыг зүгээр засгийн газар дээр
яг иргэдэд энэ сэргээгдэх эрчмүүд тархамал их усүрийг ашиглах тэр мэдээллийг өгдөг нэг тийм төв ч гэдэг юм уу, яг тодорхой тийм нэг центр баймаар байна. Тэгээ иргэд ингээд сонирхоод яаж холбох уу, ямар байдлаар бол аюулгүй байдлаар хангах уу, ямар хэмнэлтүүд өрхийн орлого дээр гаргаж болох уу, аль технологи бас одоо байгууллагууд ямар технологиуд оруулж ирж байгаа талаар нэгдсэн нэг тийм мэдээлэл өгдөг. Иргэдэд бас ширэгдэлгүйгээр явбал энэ их эрчимтэй хэрэгжээд явчих болцоо байгаамаа. Ялангуяа манай гэр ороолын иргэд бол лагерийн бүсийн иргэд бол яг энэ чиглэл рүү ингээд ороход болцоо байгаа. Тэгээ ерөн зүгээр сүүлийн үед бол энэ засгийн газарт бол тодорхой хуулийнх нь үзэл баримтлал баг бодлогыг нь эндээс л чиглүүлж өгöd ах шиг байна шүү. Тэгээд хэрэгжүүлж тэр холбогдох хууль тогтоомжуудаа яаралтай оруулж ирээрэй гэж одоо хүсэж байна.